байхад тоглох хугацаа худалдан авч бүгснээр тохиролтой оролцох боломжтой байдаг юм шүү. Үзэгч та бүхэндээ мэдээлэл хүрэхэд яг миний энэ дэргэд болол манай таслуур борлуулдаг борлуулалтын цэгүүдийн байршлууд гарч байгаа гэдэг үзэгчдэд сануулъя. Ингээд уламжил ясаараа дөрүүдийнхээ 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. Дөрүүдийн маань үзэгчдэд 3 боломжийг өгдөг. За 1, 2, 3 дугаар зэргийн тоглолтууд байдаг. Үзэгч та бүхэн дөрүүдийн дээр хамгийн багадаа 500 төгрөгийн база тавьж тоглох боломжтой байдаг. Та ердөө 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлийг зөв тааж чадсанаар ацтан болох боломжтой гэсэн юм. Ингээд илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Шилэн хоргонд маань тгээс эсвэрлэх цэвэр бүхий 4 удаа давхсан 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тонууд маань нэг л гэхэд 4 удаа давхсан байгаа гэдгийг үзэгч та бүхэндээ сануулсан хэлхэн зүйтэй байх. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Та тухайн 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань ацтан болох юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг эхлүүлцгээе. Зангиснэр 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 9 тэг 6 3 9 тэг 6 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж үзэгч та бүхэн энэ 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч ацтан болж байгаа гэсэн үг юм шүү. Тэр үзэгч та бүхэн яг өөртөө аз авчирдаг 4 хоронтой тоог л ерөнхийдөө дөрүүдийн дээр бөглөхөд болно гэсэн үг юм. За магадгүй та өөрийнхөө машины дугаар, утасны дугаараа төгсгөлийн тоо төрсөн өдөр гэх мэтчлэн таньдас ямар дугаарууд аз авчирж байна та тэрхүү 4 дугаарыг энэ дээр бөглөх боломжтой гэсэн үг. За шилэн хооронд маань мөн адилхан тгээс хөрлөх цэвэр бүхий 4 удаа давхсан 40 ширхэг бөмбөлөг маань байрлсан байгаа. Санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань ацтан болох учиртай юм. Ингээд амжилт хүсье. Сүүжийн бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний дугаар 9. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 7 6 6 9 7 6 6 9 гэсэн 4 бөмбөлөг маань гарч ирсэн байгаа. 7 6 6 9 гэсэн энэ 4 бөмбөлгөө та яг энэ дараалалаар нь тааж чадсан бол 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань наацтан болж өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөн авч байгаа юм шүү. За өргөжлөл бүгдээр хамтдаа 4-ийн 1-р зэргийн тохирлыг тоглох болно. Та хамгийн багадаа 4-ийн дээр 500 төгрөгийн базаа тавьж тоглох боломжтой байдаг. Харин та 4-ийн 1-р зэргийн тохирлын наацтан болохыг хүсэж байгаа. За шилэн хооронд мөн адилхан байрласан 40 ширхэг бөмбөлөг. За өөрөөр хэлэх юм бол нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давхсан уг 40 ширхэг бөмбөлгнөөс та санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөн авч азтан болно гэсэн үг юм. За ингээд та бүхэндээ амжилт хүсээд 4-ийн 1-р зэргийн тохирлоо өргөжлүүлцгээе. Адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлгийг харцгаая. Эхний бөмбөлөгний дугаар
бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр 4-ийн 1-р зэргийн тохирол дээр 8, 6, 5, 7 8 6 5 7 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирлээ. Энэхүү дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан базаагаа 2000 дахин хөнгөсөн авч 4-ийн 1-р зэргийн тохирлын аздан болж байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрвөлийг тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. За тохирол маань үргэлжлээд 50 сая төгрөгийн хонжууртай 6-ийн тохирлоор азнуудаа тодруулснаар үргэлжлэх болно. За шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол үзэгч та бүхний харж байгаа энэхүү нэг оронтой тоонууд маань нэг л гэхэд 6 удаа давхцсан байна гэдгийг та ойлгох хэрэгтэй. За эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох учиртай юм. За 6-ийн тохирол дээрээс маань та 1500 төгрөгийн хонжирыг бас хожих боломжтой байдаг. Энэ ямар тохиолдолд вэ гэхээр та дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь ердөө 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир 1500 төгрөг хожих боломжтой. За 3 бөмбөлөг зөв тааснаар 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааснаар 150,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тааснаар та сая 500,000 төгрөгийг хожих бол мэдээж 6 бөмбөлгөөл зургуулангийн зөв тааж чадсанаар та 50 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн үг юм. Энэ бол 6-ийн тохирол байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Шилэн харганд маань 60 ширхэг бөмбөлөг ямар нэгэн саадгүйгээр эргэлдэж байна. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгийн дугаар 2. Эхний бөмбөлгийн дугаар 2. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 5. За үзэгч та бүхэн 2 5 гэсэн энэ хоёр бөмбөлгийг зөв таасан тохиолдолд 1500 төгрөгийн аздан болж байгаа. За үүнээс мэдээж мөнгө өсөж явах боломжтой. За 3 дахь бөмбөлгийн дугаар 9. 3 дахь бөмбөлгийн дугаар 9. 3 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд 15,000 төгрөг хожиж байгаа. За үүнээс мэдээж мөнгө өсөж явах боломжтой. 4 дахь бөмбөлгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлгийн дугаар 5. 2 5 9 5 гэсэн дөрвөн бөмбөлгийг зөв тааснаар та 150,000 төгрөг хожиж байгаа. За 5 дахь бөмбөлгийн дугаар 4. 5 дахь бөмбөлгийн дугаар 4. За мэдээж 5 бөмбөлгийг та таасан тохиолдолд сая 500,000 төгрөгийг хожиж байгаа юм. За 6 дахь бөмбөлгийн маань дугаар 7. 6 дахь бөмбөлгийн дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр 6-ийн тохирол дээр маань 2 5 9 5 4 7 давтаж хэлье. 2 5 9 5 4 7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн энэхүү 6 бөмбөлгийг дарааллынх нь хувьд урдаас нь гэдэг маань 2-ын тоноос эхлээд за хойноос нь гэдэг маань 7-гийн цифрнээс эхлээд үзэгч та бүхэн энэхүү 6 бөмбөлөг зургуулангийн зөв тааж чадсан бол мэдээж 50 сая төгрөг, 2 бөмбөлөг зөв таасан бол 1500 төгрөг. За үүнээс ингээд мөнгөнд өсөж явах боломжтойгоор та 6-ийн тохиролтой оролцсон гэсэн үг юм. За ингээд нийтдээ тоглосон үзэгчдэд баярлалаа. Үргэлжлүүлэн хамгийн сүүл буюу сүүлийн тэмээний ачаа хүнд бүгдээрээ Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний литрэн хамгийн өндөр хонжиртай тохирлыг одоо явуулах. Энэ бол мэдээж 642. Үзэгч та бүхэн маань анхаарлаа хандуулаарай. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй юм. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх эхний 6 бөмбөлгийг буюу үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирын аздан болох учиртай юм. За харин дараагийн нэгэн боломж бол бонус бөмбөлөг байдаг. 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгийн азтангууд мөн 642 тохирол дээрээс мань тодорхойлогоор онцлогтой байдаг. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. 642 тохирлоо эхлүүлцгээе. Шилэн хоргонд маань нэг бөмбөлөг ердөө нэг л удаа байршсан 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1.
бөмбөлөг маань дараалал авах хамааралгүйгээр сарж явал та 120 сая төгрөгийн азтан болох учиртай. За 5 дахь бөмбөлөгний маань дугаар 25. 5 дахь бөмбөлөгний дугаар 25. 6 дахь бөмбөлөгний дугаар 39. За энэ 39 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 642 тохирлын маань үндсэн 6 бөмбөлөг инхүү бүрдэж байна. Одоо гарч ирэх бөмбөлөг бол бонус бөмбөлөг байгаа. 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний маань дугаар 13 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Бонус бөмбөлөгний дугаар 13. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа гарч ирсэн үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалал нь танилцуулъя. 1 9 16 17 25 39 давтаж хэлье. 1 9 16 17 25 39 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж эхлээд гарч ирсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал авахд хамааралгүйгээр энэхүү 6 бөмбөлгийг зургуулын зөв таасан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа юм. За харин өнөөдрийн 642 тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 13. 13 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар мэдээж үзэгч та бүхний маань дундаас 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтангууд тус тодорсон гэсэн үг юм. За ингээд үндэсний лотерейда байнга идэвхтэй оролцдог эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Баасан гарагийн дугаар маань үзэгч та бүхэнд Icon Цэгийн болон үндэсний лотерейн албан ёсны Facebook хуудасаар яг энэ цаг мөчид шууд хүрээд өндөрлөж байна. Үргэлж бидэнтэй хамт байдаг үзэгч та бүхэн манаалалаа хэрхэн тоглолтонд оролцохыг мэдж байгаа. За магадгүй мэдэхгүй нэгэн үзэгч байх юм бол та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах борлуулалтын цэгүүдээр нэг зориод очиорой. Тэнд бол мэдээж та бүхэнд мэдээлэлээр хангын зэрэгсээ тохиролдоо хэрхэн оролцох боломжтой зэргийг бол тайлбарлаж өгөх болно. За ингээд бидэнтэй хамтдаа байсан баярлалаа. Шинэ 7 хоногийн даваа гарагийн 17 цаг 30 минутанд шинэхэн азтнуудтайгаа амжилт дөрөн уулзгаар түр баяртай үзэгчтэй.